Монгол Улсын ерөнхийлөгчийн батлсан авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагууд иргэдэд өөрсдийн ажлыг таниулах, сурчлах, хүссэн мэдээллийг өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулахаар болсон. Тус захирамжийн дагуу өнөөдөр цагдаагийн ерхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төв нээлттэй хаалганы өдрөө зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрөөр иргэд хүссэн мэдээлэл авах боломжтой бөгөөд нөгөөтэйгүр шуурхай удирдлагын утаснууд буюу 101, 102, 103-д хуурамч дуудлага хандлтыг өгөх, утсаар тоглох асуудлыг багасгах үүднээс зохион байгуулж байна. Энэ чиглэлээр судалгаа хийсэн байна. Тухайлбал 2012 оны 3 дугаар сард 101, 105 шуурхай удирдлагын утаснуудад 8534 дуудлага бүртгэгдснээс 7736 андуурсан тоглосон мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн 2011 оны 2 дугаар сард шуурхай дуудлагын утас 102 тоглосон дуудлага 4222 бүртгэгдсэн бол энэ оны мөн үеигтэй харьцуулахад 2643 дуудлага бүртгэгдэж 1579 буюу 37.4% буурсан байна. Ер нь хуурамч дуудлага өгөх, тоглох асуудал нь гэмт хэргийн нөхцөл шалтгаан болдгийг иргэдэд ойлгуулах, нээлттэй хаалганы ач холбогдлыг оршиж байна. Ер нь нээлттэй хаалганы өдрөд арга хэмжээ бол Монгол Улсын ерөнхийлөгчийн зарим батлагдсан авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрөөр хийгдэг ажил байхгүй. Энэ хөтөлбөрт юу гэж заасан гэхээр төрийн байгууллагад сарын 1 өдрийг иргэдэд нээлттэй болгоо. Энэний дагуу цагдаагийн ерөнхий газрын дарганы тушаалаар сар бүрийн 20-нд цагдаагийн газар хэлтс анги салбарууд одоо үйл ажиллагаа иргэдэд нээлттэй иргэдийн санал гомдлыг хүлээж авдаг, өөрсдөө хийж байгаа ажлаа тайлгнадаг тийм ээ. Тийм өдөр болгож тэмдэж ер нь зохиож явуулдаг. Нээлттэй өдрийн хүрээнд бол манайх төв бол энэ 2012 оныг бол бод тус хандлтыг бууруулах, за үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй сурчлага ажиллагаа эрчимжүүлэх гэсэн ийм үрээтэй ажиллаж байгаа. Энэ ажлынхаа хүрээндээ одоо бод тус хандлтыг бууруулах энэ ажлын төлөвлөгөө юм хийгдээд гаргаад явж байгаа. Энэ ажлынхаа хүрээндээ энэ тусгай дугаарууд руу залгаж тоглодог, андуурдаг, аяг буруу өгдөг, хуурамч дуудлага өгдөг, утас шалгадаг гэх мэтлийн олон шалтгааны улмаас нийт холбогдож байгаа холболт дуудлагуудын 30-аас 40% нь одоо энэ бодит тус гэсэн юмд хамаардаг тийм дүн мэдээтэй байдаг. Тэгэхээр энийг одоо иргэдэд сэрэмжлүүлж аль болох шаардлагагүй тохиолдолд энэ тусгай дугаарууд руу битгий салгаж байгаа ч цаана жинхэнэ шаардлагатай тусламж хэрэгтэй хүн одоо хүлээж байдгийн шүү. Нутас нь холбогдохгүй хугацаа алдж байдгийн шүү. Гэсэн энэ сэрэмжлүүлэг энэ зорилтын хүрээнд л одоо өнөөдрийн нээлттэй тусгаж явуулж байна. Цагдаагийн байгууллагууд нээлттэй хаалганы өдрийг сар бүр зохиох төдийгүй иргэд овгонд оролцсноор хууль эрх зүйн зөвлөгөө авах, ажил үйлчилгээнд танилцах боломжтой болж байгаа юм байна.